За юуны өмнө Монгол улсын төрийн сан үйл ажиллагаа хэвэн явж байна. За сая өнгөрсөн 7 сард тодтол хийсэн ингээд батлагдсан төсвийнхаа дагуу батлагдсан хуваарийнхаа дагуу Монголын төрийн бүх санхүүжилт хэвэн явж байгаа гэдгийг аль биесээр хэлье. Хаанч ямар ч саадсан зүйл байхгүй. За энэ жилийн хувьд төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 50 гаруй хувьтай байна. За ер нь бол 3 дахь үеэрд бол олон жилийн дундчаар энэ орчимд байдаг. За жилийн эцрүү ер нь за ингээд төрийн сан бол хэвээ явж байгаа гэдгийг хэлье. За мөн сая би Монгол банкнаас болон үндэсний статистикийн газраас сүүлийн үеийн тоонуудыг авлаа. За тэгэхээр Монгол банкны вебсайтн дээр та бүхэн хинж ороод харахад бэлэн тоонууд байж идэг. За 3 дугаар удирдлагын буюу 9 сарын 30-ны байдлаар Монгол улсын валютын нөөц 5 тэрбум 874 сая төгрөг байна. За энэ бол 4-5 сарын импортын хэрэгцээг хангах ийм үлдэгдэл юм. За мөн өнгөрсөн 7 хоногт ер нь жилдээ 2 удаа олон улсын валютын сангаас улс орнууд дээр очиж ингэж ажилдаг. За олон улсын валютын сангийн баг ирээд ингэ явлаа. За тэгэхээр ямар нэг эрсдэлтэй зүйл гарсан ч юм уу төлбөр тооцоо зээлийн гадаад зээлийн үр зээлээс холбоотой ямар ч тийм эрсдэлтэй зүйл байхгүй гэдэг дүгнээд явсан. За эх 7 хоногт би олон улсын валютын сангийнхаа намрынхаа хуралд явна. За мөн бас сэтгүүлч нараас шаардлагатай бол энд бас жилийн хурлын үйл ажиллагаатай танилцж болно. За мөн би сайн зөрг гишүүнийг би өөрөө цуг яваасаа гэж бодож байна. Өөрөө цуг яваад очиод эндээс лайв байна уу, юугаа хийнэ цуг сууж хагаад Монгол улсыг олон улсад яаж харж байна гэдгийг өөрөө харах хэрэгтэй. За 3 том зээлч зэрэглэлийн компаниуд байдаг тийм ээ. За тэгвэл сая Fitch агентлагаас Монгол улсын зээлч зэрэглэлийг бие нэмэх доктортой буюу өнгөрсөн жилийнх дээр хэвэн байна. Ингэж хадгалж үлдэж болно гэдгийг олон улсад зарласан байна. За S&P Moody's дараагийн 2 агентлагууд яг ажиллаа хийж байна. За ингээд 10-11 сар дүнгууд нь гарна. За гадаад нөхцөл байдал бол тун бас ойлгомжгүй докторгүй юм байгаа. За хятадын зээлжих зэрэглэл нэг ноочоор унсан байна. Буурсан. Гэтэл манайх хятадаас эдийн засаг ямар их хамааралтай байдаг вэ? Гэтэл хятадын зээлжих зэрэглэл унсан байхад манайхыг хэвээр надлаа. Америк нэгдсэн улсын зээлжих зэрэглэл мөн унсан. Манайтай ижил төстэй жижиг эдийн засгийн улсууд маш их улсууд зээлжих зэрэглэлүүд нь унсан. Харин манайх доктортой байж чадсан. За энэ бол том дефакто шүү дээ тийм ээ. Бид өөрсдөө хэлээд байгаа юм биш. Олон улсад ингэж үзэж байна Монгол улсыг. За тийм учраас төрийн сангийн үйл ажиллагаа олон улсын валютын сангаас гарч байгаа энэ дүгнэлтүүд Монгол улсын валютын нөөц гээд эдгээр асуудлууд дээр хин дуртай нь гарч ирээд улс төржүүлээд цээжнийхаа бангаар ингэж ярьж хэлж болохгүй. Энэ бол маш энзэг асуудал шүү. Тийм учраас өнөөдрийн хэмжээнд хүрсэн байгаа эдийн засгийн нөхцөл байдлаа бид цаашаа хэрхэн яаж хадгалах вэ гэдэг нь бидний хувьд хамгийн том чухал зорилго болж байгаа. За Монгол улс төсвөө бид 9 сарын 1-нд өргөн барьдаг болоод энэ жил 2 дахь хугацаанд өргөн барьсан. За харамсалтай нь хэлцэхгүй байна. Уг нь үдийд чинь 10 сарын эхний 7 хоногт бол бид төсөв аль хэдийн хэлцээд эхэлсэн. За ажлын хэсэг нь байгуулагдсан. Ингээд явж идэг. За гэтэл энэ 7 хоногт бид бас хүлээж байна. Энэ 7 хоногт төсвийн 2 дахь хэлцүүлэг болоод ажлын хэсэг нь байгуулагдаад ажилдаа ороосоо гэж хүсэж байна. Мөн уриалж байна. Улсын төсөв гэдэг бол ерөөсөө эдийн засгийн толин байдаг. Ирэх жилийн төсөв хэрхэн яаж батлагдахаас ирэх жилийн бүтээн байгуулалтын ажлууд эдийн засгийн бүх оролцогч нар гадаад дотоодын хөрөнгө оруулагч нар төлөвлөгөөгөө гаргана. За гэтэл бид 10 сар гарчаад ингэ явж байхад төсвийн 2 дахь хэлцүүлгийг хийж амжаагүй байна гэдэг бол энэ жилийн хувьд цаглбарын хувьд бол маш их эрсдэлтэй болж ирж байна. Маш эрсдэлтэй. 11 сарын 15 гэхэд бид төсөв баталсан байх учиртай. Хэрвээ санал шүүмжил байх юм бол нээлттэй. Гол нь хилцээд ажлын хэсгээ байгуулагдаад тэгээд ажиллаа хийгээд явах нь чухал байхгүй. Тэгэхгүй холоос төсөв ийм байна, тийм байна гэж яриад авах шив. Ажиллаа хий. Энэ цаасаа барьж авах бүгдөө тэрэн дээр ажиллацгаа хэрэгтэй. За энэ жилийн хувьд бол төсөв
бид аль болох одоо эдийн засгийн өсөлтөө хэвээр нь хадгалах, макро доктортой байдлыг хадгалах нь бидний хувьд бол хамгийн чухал байна. За мөн эдийн засгийн өсөлтийг хувийн сектороор дамжуулж эдийн засгийн өсөлтийг хадгалах. За улмаар одоо макро доктортой байдлыг нь хэвээр одоо хадгалж үргэлжлүүлэх. За хувийн секторт одоо эдийн засгийн аль болох одоо орон зайг нь гаргах ийм чиглэлээр төсөв маань баригдсан байгаа. За тийм учраас энэ жилийн төсвийн хувьд бол одоо ерхий сайд мэдээлэлд дурдсан байгаа. Одоо өөрөөр хэлбэл хувийн хвшлэл дээр одоо суурилсан эдийн засгийн өсөлтийг одоо дэмжих ийм төсөв болж ирж байна гэж. За асуулт хариулт хийх. За тийм. Тэгэхээр амнаад тэр одоо засгийн газар шийдвэр гаргасан. Засгийн газрын байр суурийг би хамгаалж ярина. За Монгол улс бид үндэсний биржийн тухай хуультай болсон тийм ээ. Яах гэж биржийн тухай хуультай болсон юм? Бид хятадын одоо биржийн үнээр биш, өөрсдөө үндэсний биржийн үнэтэй болох гэж ийм хуультай болсон байхгүй юу? Энэ хуулийн зорилго нь ерөөсөө энэ. Биржээрээ эл тод, нүүрсэн, зэсэн, жоншин бүгд арилжаалагдж яадаг. Тэр үннээсээ бид одоо амнаатаа тооцож авдаг. Ийм л шилжилт хийгдэж байгаа асуудал байхгүй юу? Та нар бодоод үзтээ хятадын Essex-Cole-ийн биржээр хэдүүлээ явах уу, эсвэл үндэснийхээ биржээр явах уу? Ийм маш тодорхой юмыг ингэж гуйж буруу талаас нь тайлбарлах. Би сайн зэрэг гүшүүнийгөө өөрөө мэдэхгүй дээ, ойлгохгүй дээ гэж ингэж юусоо огт бодохгүй байна. Улс төрийн зорилготой юм уу даа л гэж ингэж харсан. Тийм учраас энэ биржийнхаа тогтолцоог бид хамгаална. Эн чинь үндэснийхээ биржийн үйл ажиллагааг дэмжиж ийм шилжилт хийж байгаа байхгүй юу? Хятадын биржээр биш ээ. Дотоодынхоо биржээр хэдүүлээ одоо амнаатаа тооцдог бол эндээсээ одоо төсвийнхөө орлогыг одоо тооцоолдог болж л гэж ийм л шилжилт юм байна. Тэрнээс огт ухарж болохгүй. Хэрвээ ингэж явахгүй бол бид одоо биржийн урамшуулж биржийн одоо ингэж гол хөшүүрх гэж ингэж явахгүй бол нөгөө л одоо биржийн бусаар далд явдаг энэ 8 чинь л улам л одоо өргөжөөд. Харин энэ чинь ингэж бирж рүү дуудаж бирж рүү оруулж ирснээр олон нийтийн хяналт тэр хэмжээгээр одоо сайжирна гэсэн үг байна. Хятад бол өхөө дээр сангийн мэдрэг саналтай байсан гэж сайн байна. Үгүй яг хоо Үгүй яг хоо араа ийм байгаа юм. Энд чинь өөрөө хугацаатай. Он дуустал. Өөрөөр хэлбэл одоо нүүрсний зах зээл үнэн өрөө унтсан. Манай дотоодын одоо үндэсний компаниудын одоо өрсөлдөх чадвар тэр хэмжээгээр одоо солирцсон байна гэсэн үг шүү дээ, тийм ээ. Үнэн унаад байгаа. Ийм үед одоо төр зүрийн зохицуулт хийж биржээр одоо явуулах тусам одоо биржийн үнэ дээрээс амнаатаа авдаг ийм зохицуултуудыг одоо уулуурхайн яамнаас оруулж ирсэн. За яг хуу зөв санал болгон дээр бид нийлэх албагүй шүү дээ, тийм ээ. Засгийн газраас бол эцсийн шийдвэр гарсан. Ингээд бид засгийн газрынхаа шийдвэрийг одоо хамгаалаад за тэгээд биржээ дэмжиж за ийм хүнд үед бас дотоодын манай эдийн засгийн одоо гол хэсэгч бол тэр дөрвөө өссөн үсэг уулуурхаа болцсон байгаа үед бүгдээрээ хамтдаа ингээд унчиж болохгүй. Тийм учраас одоо уулуурхайн ассоциацаас тэндээс бас та бүхэн сонсох хэрэгтэй. Энэ бодлого дээр зөв үү, буруу юу, цаашаа доктортой явах ёстой юу, үгүй юу гэдгийг тэндээс бас сонсож хэрэгтэй байна. 11 сарын 15-ны дотор төсвөө баталж чадахгүй бол яах вэ? За тийм юм болохгүй бол байгаасаа л гэж найдаж байна. Одоо 11 сарын 15-нд одоо баталчих байлгүй дээ. Одоо гол хэлцүүлэг бол 2 дугаар хэлцүүлэг гэдэг. Тэгэд энэ жилийн хувьд бол төсөв маш тодорхой байгаа. Маш тодорхой, цөөхөн тоотой. Тийм учраас ажлын хэсгээр бол нэг хайхтар тэгж ажил удахгүй болов уу гэж ингэж бодож байна. За дээрэс нь одоо манай бид ч үндсэн хуулиараа энэ төсвөө бол нэлээд тийм одоо халдашгүй хийчихсэн шүү дээ. Одоо орлого зарлага ер нь бол баланслж явна. Ямар нэг шинэ зүйлүүд тавигдах ямар ч боломж байхгүй. Хаана газраас заавал одоо хасч иж тавигддаг. За гэтэл одоо хасах юм бараг байхгүй шахуул ийм төсөв байгаа. Андуудрын нөөц ер нь хэр байгаа вэ? Бид нар хэлсэн шүү дээ. 9 сарын 30-ны байдлаар 5 тэрбум 874 сая гээд Монгол банкны вебсайтын дээр байж байна. Энэ тоо худлаа тоо гэж байхгүй. Энэ чинь үндэсний статистикийн газраас гаргадаг тоо. Их хурлын өөрийнх нь арай байгуул. Засгийн газар энэ ч өөрөө зохиож бичдэггүй. Засгийн газрын асуудал биш. Энэ чинь одоо бие даасан институт төв банкны эрхлэх гол ажил нь ерөөс валютын нөөц байдаг. Энэ төв банктай хэдүүлээ идэхгүй одоо өөр юм хинд идэхгүй хүү. Энэ чинь төв банкны нөөц ч биш. Монгол улсын валютын нөөц баггүй юу? Тэгэхээр одоо арилжааны банкуд төр байгаа валют ч бас энд орно. Үеийн үед ингэж орж ирсэн. Цааш дааж орно.
гэдэг. Салхинтгүүр нэмэгдэх боломж байгаа юу? Салхинтгүүр боловсрын Гэхдээ одоо харин тэгээд хэдүүлээ төсвөө хэлцээ төсвүүдээр ярих хэрэгтэй байхгүй. Энийг л ярих хэрэгтэй. Төсөв дотор ямар боломжууд байна уу? Цалингаа нэмэх үү? Цалингаа нэмийг бол хаана газраас хасах ёстой тийм үү? За юугаа хасах юм бэ? Тэрийг хэдүүлээсээр ил тод ярих хэрэгтэй байхгүй. Одоо ажиллаад хийцэн юм шүү. Ажил хийсэн. Хэмжээг 18 сар болгох юм. Гэхдээ ингэж аль зардлаа хасах вэ гэдэг дээр л хэдүүлээ ярилцах хэрэгтэй. Одоо тэрийг бүгдийг ингэ гаргаж ирж тавьж хагаад за алийг төвчж болохоор алийг нэрэмбэлж болохоор байна. Гэхдээ одоо төсөв дүргэн баригдсан байгаа 17 их найдын урсгал зардал одоо суурь зардал маань өөрөө арай бүгд хуультай цаана. Хуультай дүрмд одоо тогтоолтой ийм зардлууд байдаг байхгүй. За тэгэхээр тэрийг хэдүүлээ эргэжл орлох хэрэгтэй. Одоо зардал цэгийн тэмж болоо 36 сарын тэмж. за тэрийг шараа асууж болохгүй. Тэрийг найлуулах яаж нэмэх вэ? Графимэнээс хоёр асуулт байсан. Нэгт ингээд улсын хурлын гишүүн буюу хариуцлагатай албан тушаалтан гарч ирээд Монгол улсыг дефолт болгож байна гэж хэлжтэй. Нэгт хоёрт сангийн яам болон Монгол банкыг худлаа ийм төсвийн мэдээ гаргаж өгсөн гэдэг ийм хоёр байр хэлчихэд явчлаа штэ. Та залруулга гэж байна. Гэхдээ энэ хүн өөрөө залруулга хийж буруу тушаа мэдээлэл тараасандаа хариуцлага өгөх хэрэгтэй. Хоёр төсвөө баталж чадахгүй бол бид нар юу л авах вэ гэдэг хамгийн том зовлон юу юм бэ? Энэ багшийнхаа салхины төвчрүүд ажил хийх ийм асуудал. Одоо тэгэхээр сангийн нэмэлтийн асуудал. За нэгээр нь хариулъя. За хиний эгийн асуултанд хариулъя. За бид түр ярианыхаа ихэнд хэллээ шүү дээ тийм ээ. Тэгэхээр төрийн сан үйл ажиллагаа хэвэн явж байгаа шүү. Хэвэн явж байгаа. Төрийн сан үйл ажиллагаа хэвэн явж байна. Энэ жилийн хувьд одоо сая тодтол хийгдснээс хойш тодлын дараах төсвийн дүнгээрээ одоо шатны төрийн байгууллагууд бүрэн санхүүжилт аваад явж байгаа. За мэдээж одоо орон нутгуудын хувьд тухайн орон нутгийнхаа одоо орлоготойгоо нь уялдуулж одоо бид төсвийн хуваар гэж ярьдаг. Сар болгон сангийн сайд батлаад явдаг. За энэ хуваарин дээр бол одоо наан цаана мөсөө дараа сарлын шилжүүлэх ийм зохицуултууд бол хэвэн. Тэгэхээр одоо төрийн сан ямар нэг төлбөрийн чадваргүй улмаас эрсдэлд орсон зүйл октоос байхгүй. Бүх зүйл хэвэн явж байгаа. Тэгэхээр сайн зэрэг гишүүн одоо өөрөө төр дэх олон жил ажилласан хууль зүйн яамны одоо төрийн нарийн бичгийн дараах хийж байсан хүн юу ярьж байгаагаа ямар хариуцлагатай зүйлүүд дээр одоо хөндөж ингэж байгааг өөрөө одоо мэдэх ёстой хүндээ хамгийн сайн мэдэх ёстой юм байна. За тэгэхээр урсгал зардал бүгд хуультай гэж хэлж байна. Одоо ингээд багш нар ч юм уу хандууд жагсаал хийгээд ингээд тариф төр нэмэгдэнэ. Энэ өөрөө иргэд урсгал зардал болон төсөвтэй ачаал болдог юм шүү дээ. Тэгэхээр энэ урсгал зардлыг нэг төсвийн тухай хуулиар нэг жилдээ нэг тодорхой хэмжээгээр инфляцтай уялдуулж нэмэгдүүлээ гэдэг нэг граф гаргасан шиг санагдаад байна. Тэгэхээр төсөвдөр одоо нийт дийлэх зардлын ихэнх нь урсгал зардал. Богдхон асууж. За тэгэхээр цалин одоо төсөв нэгэн дөрвөн баригдсан учраас өнцгөөд ийм зарчимтай шүү дээ. Нэмбэл хасна гэдэг. Цалин нэмбэл хаана газар бол хасагдж л төсөв өөрөө одоо балансаар барь цаашаа явна гэсэн үг. Тэгэхээр хасагдах зардлуудыг бид дахин их хурлын дахимдж хэлээд байгаа тийм ээ. Одоо жишээ нь нийгмийн даатгал гэж байж байна. Нийгмийн даатгалын одоо сан та нар хэд гэж бодож байна одоо урсгал зардал юм байна. 6.6 их найд. Эрүүл мэндийн даатгалын сан 2.2 их найд. Эдгээр маань бүгд хуультай. Ингээд одоо төсвийнхээ алдагдaltaд талд ингээд бичгтээ явдаг ийм одоо бид төсөвтэй шүү дээ. Тэгэхээр одоо тэтгэвэр тэтгэмжийг бол одоо хуультай. Одоо жил болгон нэмээ гэдэг. Цалингийн хувьд бол бас хуулийн зохицуулт байхгүй. Бид аль болох одоо эдийн засгийнхаа боломжоор ингээд нэмэгдүүлээд явж байгаа учиртай тий. За энэ жилийн хувьд бол бид хоёр том одоо хязгаарт байна гэх үү дээ. Эдийн засгийн багтаамжийн дотоодын бүтээгдэхүүний одоо төсөв өөрөө 24% сэтэж болохгүй шүү одоо төлөвөнд оролцсон. За гэтэл бид бүх хуулийн заалтуудаар төсвөө бариа явахад 24 биш бүр 30% болно. Тэгэхээр цаана нөшөө төсөв дотор багтч чадаагүй. Гэхдээ хуулиар төсөвд заавал орох ёстой. Бараг 4-5 их найт төгрөгийн ийм одоо зардал багтаагүй байж идэг байхгүй. Тэгэхээр одоо эдгээр одоо багтсан энэ хязгаар дотор байгаа энэ төсөв дотор л зохицуулт юм. Төсвөө татварын шинжилгээгээ цуг тооцсон уу? Тэгэлгүй яг татварын шинжилгээ гэдэг маань өөрөө бас нэг гэмт нэг өглөө босч хийж идэх зүйл биш. Өөрөө энэ чинь
өртөгтэй. За энэ удаагийн татврын багц хууль хэрэгжвээс за төсвдөр бол ер нь 4 их 80 за хоёр талтай бичгтэрээ баг 8 их 80-ийн ийм өртөгтэй ийм одоо татврын шинжил болно. Өөрөөр хэлбэл 4 их 80 төгрөгийн одоо их усүр иргэд аж ахуйн нэгжүүдийнхээ гар дээр үлднэ гэсэн үг. За энийг та бүхэн бодоод үзтээ нэг жилийн дотор хийж чадахгүй шүү дээ бид нар. Тийм ээ. 30 их 80-ийн төсөвтөө тэгж жагаад 8 их 80-ийн одоо бид нар нэг дор жил хийж чадахгүй. Тийм учраас одоо энэ жилийн хувьд бол амнаатын буцаан олголтыг одоо 2% 5 болгоё гэдэг ийм шийдвэрээр эхэлж байна. За мөн ди парламент дээр одоо хувийн аж ахуйн нөхцөл орлогын дотор хувийн одоо албан татврын тухай хууль, за одоо нөөцийн тухай хуулиудыг бүгдийг нь одоо нэг бүрчлэн гарч байгаа өөрчлөлтүүдэд одоо танилцуулаад тавьсан байгаа. Энийг та бүхэн одоо харж байгаа хаа гэж ингэж бодож байна. Ер нь бол энэ удаа томоохноос нь дурдсан ер нь 16 татврын параметр хөдлөнө. Ер нь хөдлөнө гэсэн үг. Тэгэхээр энэ хэмжээг нэр одоо хувийн секторт иргэдээр маань одоо ийм их усрын боломжууд нь гар дээр нь үлднэ л гэж болох хэрэгтэй. Одоо цаг үе яг ийм багууд хэрэг засгийн газрыг огцруулах нь бол биднэрт эдийн засгийн болон ямар эрсдэл үүсэх вэ? За энийг тийм гадаад нөхцөл байдал амаргүй байна. Маш тогтворгүй байна. За дээрэс нь манай эдийн засаг маань өөрөө бид уул уурхайгаас хамааралтай ийм маш эмзэг бүтцтэй. Тэр уул уурхайн үн өртгөнд бас биднээс хамаардаггүй. Гадна талд одоо олон улсын зах дээр тогтч идэг. Эндээс маш их одоо хамааралтай өндөр эрсдэлтэй ийм одоо гадаад нөхцөл байхад бид дотроо очроо олохгүй нэгдэг бол одоо ёстой нөгөө түүгээр яваад зовлон үүгээр авчирч бид хямрал руу явна. Тэгэхээр миний байр суурь гэхээс илүүтэй энэ гадаад нөхцөл байдал ийм байгаа үед Монгол улс өөрөө одоо эдийн засгийн нөхцөл байдлыг одоо доктортой авч явах нь бидний одоо хамгийн одоо том нийтлэг эрх ашиг бол энэ байх болно. Гадаад багш нар маш олон хоног тэмцэл хийж өгнө. Засгийн газрын зүгээс уулзалт хийсэн бүү гарч ядаж тодорхой тайлбар өгсөн. Үгүй би ойлгохдоо салбарын сайд нь үргэлж цуг байгаа мэн гэж ойлгож байгаа. Салбарын сайд нь бид нар засгийн газар дээр мэдээлэл өгсөн. Байнга мэдээлэл өгч байгаа. Салбарынхантайгаа сайд нь уулзаа явж байгаа хөө. Тийм. За тийм. За тэгэхээр оюутлогоо хувь нөлөөлөгчдийн зээл шүү. Хувь нөлөөлөгчдийн зээлийн хүүг буулгах ажлын хэсэг сая 9 сард одоо байгуулагдсан сангийн сайдын надаар одоо ахлуулж байгаа. Тэгэхээр энэ сэдвүүрийг одоо би одоо ингэж ороод ажиллаад явж байна. За энд тэгтээ бүгдээрээ нэг тал шүү. Монгол улс бүгдээрээ нэг тал. Өөрөөр хэлбэл ярих юм байна, ярихгүй юм байна. Хилцээрд орох чинь. Хугацаа байна. Бид чи хилцээд ороход бол нэг тактикт орно доо тийм ээ. Тэр тактик ч одоо ярьдаг зүйлүүд ярихгүй зүйлүүд байна. Энэ удаагийнх төр бол бид хүүгээ буулгаж чадна гэдэгт би 100% итгэлтэй байгаа. Яагаад гэвэл бид гол төлхөөрүүдэд атгсан. Түрүүний миний яриад байгаа нөгөө одоо зээлчих зэрэглэв шүү дээ тийм ээ. Бид 12 жилийн өмнө алдсан. 2012 онд алдсан. За тэрэндээ бид нар 12 жилийн дараа одоо маш их хугацаа алдаж бас нэлээд өртөгтэйгээр энийг бид нар буцааж олж чадлаа. За тийм учраас бид нар одоо хилцээрт бол маш том давуу талууд бидэнд байна. Тийм учраас одоо софт дээр нэмэхээр 6.5 болвол ард үлдсээ. Дор хаяж манай засгийн газрын үнэлгээ бас одоо софт дээр нэмэх нь 2.2 байгаа. Тэгэхээр нөгөөх нь бол 2 софт дээр нэмэх 6.5. Тэгэхээр тэр нэг 4% орон зай байна да тийм ээ. Тэгэхээр бидний зорилго бол тийшээ яваа. 3 сарын дотор эдийн засгийг илгээр нэгтүүлсэн гэж сайн зэрэг гишүүн хэллээ. Тийм боломжтой юу? За манайх одоо эмзэг гэхэд арайч тийм эмзэг биш ээ. Тий одоо эдийн засгийн өсөлтийн доктортой байдлуудыг чинь бид өөрсдөө хийлээд байгаа биш. Гадаад одоо зээлх зэрэл тогтоодог улсууд хурж ирээд манай улсыг танах одоо зээлх зэрэл чи хэв юм байна. Үр зөлийн хувьд эрсдэлгүй байна гэдгийг зарлаад байна шүү дээ. Бид нар өөрсдөө зарлаад байгаа ш. Олон улсын байгууллага одоо биднийг тэгж үзэж байна. За тэгж яхад бид нар үгүйгээд тэднээс зүж тавиад өөрсдөө одоо муу дум тавина. Тийм байж болохгүй. Тэрнээсээ одоо олон гарны хамаарал гэдэг улс төржүүлээд нүүрсний болгож болгоод байна. Гэтэл одоо боловчгийн инфляцийн хүчлэлтэй бэрээ ирсэн юм шүү. Тэгээ одоо тэр энэ хүчлэлтэй дөрвөн компани нэг болох 5 одоо таны хамааралтай компани. За наа чи огтоо судлаа мэдээлэл шүү. За хэрвээ яг иймэрхүү асуудлууд байгаа бол одоо их хурлын дарга бол одоо энийг өөрөө яг шалгуулад тогтоолоод ард түмэнд энийг тайлгнах хэрэгтэй.
За тэгэхээр 11 сарын цаг хэлбэрийнхаа дагуу 11 сарын 5-нд бол төсөө одоо батлаа. 11 сарын 15. За гэхдээ одоо арц намын бүлгээс бол төсөө одоо буцааж татаа гэдэг юм шаардлага бас төсөөлөж Үгүй харин тий. Одоо тэгэхээр хэдүүлээ ажиллаад хиймээр байгаа юм. Одоо ингээд 2 дугаар хилцүүлгээ хийгээд эндээс одоо их хурал буцаагүй л буцаанд үз. Тэгээд өдөр богино хугацаанд эргүүлээд өргөн барих ийм үүрэгтэй. Тэгж хугацаа алдчих яхаар ажлын хэсгээ байгуулад төсөө хилцээл явах хэрэгтэй. Би арц намынхандаа ч гэсэн бас тэгж уриалмаар байна. Болохгүй зүйлүүд алдаа мадаг байхыг үүсэхгүй. Ажлын хэсгээ байгуулад тэрэн дээрээ одоо хилцээд яриад засаад янзлаад явах нь бол их хурлын үндсэн үүрэг шүү дээ. Тийм ээ. Одоо бол засгийн газар төсөө өргөн барьцсан. Засгийн газар одоо тийм учраас улсын хурал төсвийг одоо яаж батлах нь бүрэн эрх нь одоо улсын хурлын асуудал. Одоогийн байдлаар нөөцний экспорт оны төсөл гэхэд За ингэж байгаа. Сая 8 сард 8.5 сая тонн нөөц гарсан байна. Ганцхан сарын дотор шүү дээ. За та нар тэгэхээр манай нэвтрэн өнгөрүүлэх чадвар, хэдийн нэвтрэн өнгөрүүлэх чадвар энэ хэмжээнд хүрсэн байна гэсэн үг. Нэг сард 8.5 гэдэг та 12 сараар бодоод үзээрэй. Тэгэхээр чи бараг 100 сая яваац. Тэгэхээр бидэнд нүүрс нь байж байна. За хэдийн нэвтрэн өнгөрүүлэх чадвар нь ийм байдалд хүрсэн байна. Мундаг болцсон байна. Урд одоо хязгааргүй зах зээл нь байж байна. Тэгж яхад бид нар яагаад заавал одоо баг гарна гэх хэвчтэй. Бид нар засгийн газар ажиллах хэвчтэй үстэй. Үнийг бол одоо хэд өндрөөр одоо төсөөлж одоо гордож болохгүй. Тий хэмжээний хувьд бол бид нар ажиллах л ёстой шүү дээ.